22 онд бол өсөөгүй. 116 тэрбум борлуулалт. 23 онд жоох өссөн 134 тэрбум болсон. За 24 онд сайхан өссөн 164 тэрбум. Цэвэр ашигын хувьд бол та харж байгаа юм бол 20 онд бол 29 тэрбумын цэвэр ашигтай байсан бол 24 онд 62 тэрбум долларын цэвэр ашигтай. Ерөнхийдөө 5 жилийн дотор нэг нугалж чадсан. Сайн үзүүлэлт юм уу гэх юм бол яг гайгүй үзүүлэлт. Супер үзүүлэлт бол биш. Гэхдээ гайгүй. Хүмүүс ерөнхийдөө энийг таамаглаж байгаагүй. Ерөнхийдөө хүмүүс юу хэлж ирсэн бэ гэх юм бол 20 он, 21, 22 онд бол одоо Instagram, Facebook гэх мэт шиг эдний платформ тулцсан. Гэхдээ Mark Zuckerberg юу дахиад өсөлт шахаж гаргаж ирч чадсан. Хөргө олгогч нараа за Nike-гийн үнэлгээ хийсэн. Гэхдээ Nike-гийн үнэлгээ санхүү үзүүлэлтүүд нь бол гамшиг байсан тийм учраас шууд зогсоогоод. За тэгээ ямар компани руу анхаарлаа хандуулсан бэ гэх юм бол Facebook Meta компани руу анхаарлаа хандуулсан. За өнөөдрийн байдлаар Meta-гийн хувьцааны ханш $596 25 цент. Оргилцэгтээ бараг $700 хүрч исэн. Гэхдээ одоо буцаагаад буурч байна. За 2.5 орчим тэрбум хувьцаатай зах зээлийн үнэлгээ ойролцоо 1.5 их найд. Оргилцэгтээ бараг 2 их найд хүрч исэн. За 77 тэрбум долларын бэлэн мөнгөтэй, 59 тэрбум долларын богино буюу урт хугацааны үртэй. За тэгээд enterprise value энэ компаниг тэр чигт нь үртэй нь бэлэн мөнгөтэй нь бүгдийг нь худалдаж авмаар байгаа юм бол тэрбум 490 1.4 бараг 1.5 их найд доллар хэрэгтэй юм байна. За та мэдэх юм бол ковидын үеэр Facebook-ийн хувьцаа дэше буужнаа тэгээд навс унтсан. Ягаад вэ гэх юм бол Mark Zuckerberg их хэмжээний хөрөнгө оруулалт мөнгө хаашаа зарцуулсан бэ гэх юм бол Metaverse тэгээд VR virtual reality headset гэх мэт чинь. За эдгээр бүгдээрээ тодорхой хэмжээний үр дүн ерөөсөө авчираагүй. Тэ? Ерөнхийдөө тэр хөрөнгө оруулалтууд ер нь failдсэн гэж хэлж болно. За гэхдээ VR virtual reality бас AR augmented reality гэсэн хоёр том төсөл байгаа. Энэ ирээдүйн хэр том юм бэ гэсэн үнэлгээ дараа нь би тусдаа хийж байна. За яа. Яг гэх юм бол өнөөдөр хэдүүлээ Meta-гийн үнэлгээ хийж байна. Энэгээр юу арах гэж байна гэх юм бол өнөөдрийн энэ тий $596 ханш үнэтэй юм уу? Хямдхан юм уу? За үнэтэй юм бол тий аль ханшинд хүрэх юм бол тий худалдаж авах хэрэгтэй юм бэ? Тий хизээ хүрт хүлээх хэрэгтэй юм бэ? За хямдхан юм бол авах уу? За нэмээд ерөөхдөө өнөөдөр $596 ханш боломжтой гэж үзэх юм бол Meta-гийн хөрөнгө оруулалт хийж байгаа тэр AR, VR химэл яваханы хөрөнгө оруулалт тий ирээдүйн борлуулалт, орлого, ирээдүйн бүтээгдэхүүн инновац хэрэг гарч ирэх юм бэ? За хэдүүлээ юу их гэдэг юм бэ гэх юм бол тий Tesla дотор ерөөхдөө ойлгомжтой. Өөрийнхөө жолооддаг машин, арай хүртээмжтэй хямдхан машин гараад ирэх юм байна. За нэмээд өөрийнхөө жолооддаг таксины үйлчилгээ гараад ирэх юм байна. За нэмээд Optimus robot гарч ирэх юм байна. За энэ 3-4 шинэ инновац, шинэ бүтээгдэхүүн Meta Tesla-гийн хувьцааны хаашаа хэрхэн нөлөөлөх юм бэ? За яг адилхан дасгал, яг адилхан үйлдэлийг хэдүүлээ Meta Facebook дээр хийх юм. Яг гэх юм бол одоо удахгүй нүдний шил гарах юм байна. Өөрийнхөө hardware одоо ийм тоног төхөөрөмж гарах юм байна. За тэгээд тэр нүдний шилээр дамжуулаад Meta юу хийж чаддаг болсон бэ гэх юм бол хүмүүсийн яриа текст болгож байгаа юм байна. Тэ хүмүүст юм сануулж байгаа юм байна. Шууд орчуулга явах боломжтой юм байна гэх мэт чинь. За тэгээд бас энэ нүдний шил зүүж явахдаа тэ ингээ гудамж дэлгүүр харах юм бол дэлгүүрийн дээгүүр тэ дэлгүүр харж явахдаа тэнд тэ суршгаа гарч болно. Хямдрал зарж болно гэх мэтчлээ. Машин бариад нүдний шил барьж авах үед зүүж авах үед тэ хаашаа явах хэрэгтэй юм бэ? Бүх юм ингээ харж болно. Тэ? Ерөнхийдөө энэ нүдний шил дотор компьютерийн дэлгэцтэй адилхан юм гараад ирэх юм байна. За энэ бүтээгдэхүүн явах юм уу үгүй мүү хэдүүлээ дараагийн илүү наривчилсан, ирээдүйн төлөвлөгөөн дээр үндэслсэн шинжилгээ хийн. За тэхийн тулд би юу их юм бэ гэх юм бол ирээдүйн өнгөрсөн улирлын хөрөнгө оруулагчтай хийсэн call investor call гэдэг. Тэндээ ерөөхдөө гол удирдагч нь Mark Zuckerberg санхүү хариуцсан захирал бүтээгдэхүүн технологи хариуцсан захирал ерөөхдөө ярилцлага өгдөг. За нэмээд ер нь бол шинжээч над шиг хүмүүсээс асуултандаа хариулт өгдөг. За энэ бол дараагийн юм. За өнөөдөр хэдүүлээ одоо юу их юм бэ гэх юм бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд тийм Facebook-ийн орлого, зарлага, ашигт ажиллагаа нэмээд цэвэр мөнгөлгээ хэр сайн байсан бэ? За тэгээд ирээдүйдээ одоо 2030 он хүртэл Facebook компани илүү өсөлттэй, илүү ашигтай ажиллах юм бол за тэгээд өнөөдөр худалдаж авсан $596 худалдаж авсан хувьцаа бид нэр 2030 онд
эргүүлээ зарах юм бол ашигтай юм уу? Энэ хугацаанд бид нэр хэрэг ногдол ашиг авах юм. Энэ хугацаанд хэрэг өсөлт авах юм. Энэ хугацаанд хэрэг эрсдэл байгаа юм бэ? Facebook зөв замаар явж гин үү? Тэ? Борлуулалт ашиг нь нэмэгдэж гин үү? Эсвэл борлуулалт ашиг нь агшиж гин үү? Үгүй юу? Хэдүүлэн хамт хийцгээе. За. Тэгээ та манай school group дотор орсон байгаа юм бол санхүүгийн яг энэ санхүүгийн моделийг та зүгээр өөрөө татчих болно. Окей. За баг энэ моделийг та өөрөө хийх юм бол нэлээд их цаг орон тийм ч бас баг нэлээд үнцэнтэй баг л тий өөрөө та өөрийнхөө үнэлгээ энүүгээр гаргаж болно гэсэн үг. За тэгээ та юу харах ёстой юм бэ гэх юм бол энэ 2020 оны улирлаас улирлын хооронд борлуулалтын хэмжээ хэд байсан бэ? За та харж байна уу? 20 оны 1-р улирал 17 тэрбум долларын борлуулалт. За тэгээд 4-р улирал 28 тэрбум руу өссөн. Хөл хорой болсон гэх мэтчлэн метагийн борлуулалт сайхан өссөн. Яг ингээ ковид үеэр. За 21 оны эхний улиралд 26 тэрбум доллар. За тэгээд жилийн эцэст бол 33 тэрбум доллар хүртэл өссөн. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс баг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүүгийн эрхчлөө, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сурган ерөөхдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та баг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж ирсэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчираад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засах үнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг ханаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл, юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал, чи дансааны, чи анхныхаа хөрөнгө оолтоо хийн, чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгөийг тоох. Мөнгө чамд бас тоох. За энэ дээр юу харагдж байна гэвэл 2020-21 онд Meta бол сайн ажилласан, борлуулалтаа сайн өсгөж чадсан. За 22 онд нөгөө хөл хорой тавигдаж эхэлсэн. Юу болсон бэ гэх юм бол Meta-гийн улирлын борлуулалт бага зэрэг буурсан. Гэхдээ 4-р улирал буцаага 32 тэрбум хүрсэн. Гэхдээ 2021-22 онд харьцуулах юм бол суббот нэг хийсэн. Өсөлт ерөөдөө сүртэй байхгүй. За дараа нь 23 онд бас яг адилхан. Борлуулалтын хэмжээ ер нь бол 28 тэрбум хүрээд за тэгээд дөрөв дэх улиралдаа өссөн 40 тэрбум доллар. Гэхдээ энэ хугацаанд инфляц маш өндөр байсан гэх мэтчлэн. За тэгээд нэлээд их мөнгө хаашаа зарцуулсан бэ гэвэл энэ metaverse, AR, VR гэх мэт шинэ технологи руу маш их хэмжээний хөрөнгө олт хийгээд за тэгээд ер нь бол тэр шинэ бүтээгдэхүүн одоохондоо бол борлуулалтын нэмээгүй. Энэ таад энэ харж байгаа борлуулалт хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол Facebook платформ, Instagram платформ, окей, WhatsApp платформ, сурчлагаа гэх мэтчлэн. Бусад орлогууд нь нэг тийм амар сайн биш. Гэхдээ 2024 онд Meta платформын өсөлт өргөжлүүлсэн. Тэ? Social media дээр ер нь бол хит хитэн цөөхөн монополууд байгаа шүү дээ. Урт хугацааны контент бол YouTube, тэ? Богино хугацааны контент бол Instagram. За TikTok бас мэдээж байгаа. Гэхдээ барууны зах зээл бол Instagram, Facebook ер нь бол short тэ 5 минутаас доош тэ контент явууд бол Instagram, Facebook тэргүүлж байгаа. За 24 онд Meta-гийн хавцаа бүр пуужинсан. Яагаад пуужинсан бэ гэх юм бол борлуулалтаа өсгөж чадсан. Тэ 23 оны эхний улирал бол 28 тэрбум долларын борлуулалттай байсан бол 24 оны эхний улирлын борлуулалт 36 тэрбум болсон. За жилийн эцсийн 4-р улирлын борлуулалт 48 тэрбум болсон. 40 тэрбумаас 48 тэрбум л өссөн. За жилийн хооронд ингээ харах юм бол 20 онд 85 тэрбум долларын борлуулалт тий. За 21 онд 117 тэрбумын борлуулалт. 22 онд бол өсөөгүй.
Тийм 116 тэрбум борлуулалт, 23 онд жоохон өссөн, 134 тэрбум болсон. За 24 онд сайхан өссөн, 164 тэрбум. За цэвэр ашигын хувьд бол та харж байгаа юм бол 20 онд бол 29 тэрбумын цэвэр ашигтай байсан бол 24 онд 62 тэрбум долларын цэвэр ашигтай. Ерөнхийдөө 5 жилийн дотор нэг нугалж чадсан. Сайн үзүүлэлт юм уу гэх юм бол яг гайгүй үзүүлэлт. Супер үзүүлэлт бол биш, тий. Гэхдээ гайгүй. Хүмүүс ерөөхдөө энийг таамаглаж байгаагүй. Ерөөхдөө хүмүүс юу хэлж ирсэн бэ гэх юм бол 20 он, 21, 22 онд бол одоо Instagram, Facebook гэх мэт эдний платформ тулцсан. Гэхдээ Mark Zuckerberg юу дахиад өсөлт шахаж гаргаж ирч чадсан. За цэвэр мөнгө гүйлгээ яасан бэ гэх юм бол та энд харж байна заяа. 20 онд бол Facebook компани 1 жилийн хугацаанд 23 тэрбум долларын цэвэр кэш үйлдвэрлэж чадсан. Энэ 23 тэрбум доллараараа Facebook хүснээрээ хийх боломжтой. Тэгээ шинэ компани худалдаж аваад технологи хөрөнгө оолт хийж болно, ноогт ашиг гаргаж болно. Ерөнхийдөө бид нар хөрөнгө оолт хийж байгаа, энэ хувьцааг авч байгаа хамгийн гол шалтгаан юу юм бэ гэх юм бол Facebook компани жил болгон хэдэн тэрбум долларын цэвэр кэш үйлдвэрлэх болох юм бэ. За энэгээр тий дараагийн өсөлт тий гаргаж болно. Судалгаа хийж болно, шинэ бүтээгдэхүүн инновацийн төлөө ажиллаж болно, өөр компани худалдаж авч болно, тэгээ өөр ашигтай компани худалдаж авч болно. Эсвэл бид нар лөө ноогт ашгаараа эргүүлээ өгч болно. За тэгээ тийм учраас бид нар энэ цэвэр мөнгө гүйлгэн дээр хамгийн их анхаарал тавьж байгаа. За 2021 он 22 оны хооронд Meta-гийн хувьцааны ханш яагаад навс унтсан бэ гэх юм бол цэвэр мөнгө гүйлгэн бараг 50-аар агшсан. Хүмүүс юу хэлж ирсэн бэ гэвэл тухайн үед Mark Zuckerberg солиороод эхэлсэн. Mark Zuckerberg мэдрэмжгүй болцсон. Mark Zuckerberg энэ metaverse руу дэндүү их мөнгө зарцуулж байна. Энэ metaverse AR VR руу хөрөнгө оолт хийсэн мөнгөө Facebook хизээч эргүүлээ гаргаж чадахгүй. За энэ research and development тэ энийг одоо улаанаар тэмдэглэчихье заа. За research and development юу юм бэ гэх юм бол шинэ инновац санхүүжүүлж байгаа ирээдүйн борлуулалт болох ёстой шүү дээ. За тэгээ 2020 онд 18 тэрбум доллар судалгаа руу зарцуулдаг байсан бол 21 онд 24 тэрбум болсон, 22 онд бүр 35 тэрбум болсон. За тэгээ энэ юугаараа нөлөөлсөн бэ гэх юм бол тэ зарлага үсэж байгаа хэрнээ борлуулалт нүсгүй байсан, бүтээгдэхүүн явахгүй, үзүүлсэн metaverse янз бүрийн demonstration тэгээ хөрөнгө оологчны ивент дээр ингээ бүтээгдэхүүн үзүүлсэн ч хүмүүс юу гэж хэлсэн бэ гэх юм бол наадах чинь хинч ашиглахгүй хайр мөнгө. Энэ мөнгөөрөө ерөөхдөө ноогт ашиг гаргасан дээр юм аа. Mark Zuckerberg ерөөхдөө чадхаа болцсон. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Facebook-ийн хувьцаа бараг 75%-аар унсан. За тэгээ судалгааны ажлууд үргэлжлүүлээ явж байгаа. Тэ ерөөхдөө судалгаа research and development руу зарцуулж байгаа мөнгөний хэмжээ нэг буураагүй хэрнээ Facebook юу хийсэн бэ гэх юм бол цомхтол явуулсан. Маш олон хэрэггүй ажилтнуудыг халсан, хүний нөөцийн албыг халсан. Энийг ханаас сураад авсан бэ гэх юм бол аюу сонирхолтой. Elon Musk Twitter дээр хүний нөөцийнхаа бараг 80% халсан ч гэсэн тэ Twitter хэвийн үйл ажиллагаа явуулж чадсан болохоор компаниуд маш ихээр дөрөөр явцсан. За эндээс ханаас харах боломжтой юм бэ гэх юм бол тэ энэ general and administrative тэ ерөнхий зардал буюу удирдлагын зардал 22 онд бүр ингээ замраа алдсан. Бараг 12 тэрбум доллар болоод ирсэн бол энийг сайхан буулгасан. Маркетинг борлуулалтын зардлыг бас орилцэгтэр 15 тэрбум байснаа 11 тэрбум руу бүсийн чангалж чадсан. Тэ энэгээр дамжуулаад Mark Zuckerberg юу хийж чадсан бэ гэх юм бол тэ ашиг нэмэгдүүлж чадсан. Гэхдээ хамгийн чухал та харж байгаа юм бол 2020 онд 17 тэрбум долларын цэвэр мөнгө гүйлгээтэй байсан бол 24 онд түүхэн дэд хэмжээндээ 53 тэрбум долларын цэвэр мөнгө гүйлгээтэй болсон. За гэхдээ 2025 онд маш их хэмжээний мөнгийг одоо хиймэл ойхон дата центр руу хөрөнгө оолт хийн гинэ. Тэр нүдний шил AR руу маш их хэмжээний хөрөнгө оолт хийн гинэ. За тийм учраас энэ цэвэр мөнгө гүйлгээ дахиад буурах магадлалтай. Гэхдээ бид нар ямар таамаг гаргасан бэ гэвэл энэ одоо таамагуд байна. Та энэ моделийг бас татаж болно. За тэгээ энэ цэнхэр өнгөтэй тоонуудын та чөлөөтэй өөрчлөөрэй. За одоогийн байдлаараа хөрөнгө оруулагч нар хөрөнгөний зах зээл Meta-гийн хувьцаа нэг ширхгийн $596 үнэлж байгаа юм байна. За хөрөнгө оруулагч шинжээч нар яаж энэ үнэлгээнд хүрч байгаа юм бэ гэх юм бол би дөөрөх гэж үзсэн. Тэгээд санхүүгийн модель дотор би ямар таамагуд ашигласан бэ гэвэл
За юу. 25 онд 16%-аар борлуулалт нь өснө. За тэгээд жил болгон 1%-аар ерөөхдөө борлуулалтын өсөлт нь агшин 2029 он хүртэл. За тэгээ 2029-оос 30 он хүртэл ерөөхдөө нэг 10%-тай тий хэвийн үлднэ. За бохир ашигын маржин одоогийн байдлаараа технологийн компани учраас маш өндөр ашигын маржинтай 80%. За энэ жоохон буурна гэж би таамагласан байгаа. 80.5 байсан бол 80 тэгээд 79.5 79 тэгээд 79 дээр ерөөхдөө тогтчихно. Судалгааны ажил 26% ерөөхдөө барина гэж би бодож байна Марк Закерберг. За маркетинг борлуулалтын зардал бол 11%-тэй ерөөхдөө жоохон буурсан. Тэгээд ерөнхий буюу удирдлагын зардал орлогын 6%-аараа бариад яваад за тэгээд ерөөхдөө орлогынхаа ойролцоо 6.2% тартуур төлнө гэвэл заяа Facebook-ийн хувьцааны ханш 597-тай гарч байна. За нэмээд хэлэхэд $1 цэвэр ашиг олох юм бол Facebook компани ойролцоо $1.6 цэвэр кэш үйлдвэрлэж байгаа. Окей. За тэгээд ерөөхдөө олсон кэшийнхаа 40% эргүүлээд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тоног төхөөрөмж, дата центр тий олсон бэлэн мөнгийнхаа 1.5-аар өөр компанийг худалдаж авсан. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд янз бүрийн тий WhatsApp, Instagram-ыг бас худалдаа авсан шүү дээ. Meta. За тэгээд олсон бэлэн мөнгөнийхөө ойролцоо 1.5 худалдаа авалтаа зарцуулдаг юм байна. За тэгээд жил болгон өөрийнхөө хувьцааныхаа эрэлтэн байгаа хувьцаагаа 1%-аар бууруулдаг юм байна. За тэгээд ерөөхдөө ямар үнэлгээ гарч ийнэ гэвэл $597 нэг ширхэг хувьцааны үнэлгээ гарч байгаа. За Meta компани энэс илүү гүйцэтгэл үзүүлж чадах уу? Магадaltaй. Жишээлбэл өнгөрсөн жил Meta компани борлуулалтын өсөлт хэд байсан бэ гэвэл тэ 2023 оноос 2024 оны хооронд Meta компани борлуулалтын орлого 21 эсвэл 22%-аар өссөн. За эх жилдээ заавалчгүй 22 хийх шаардлагагүй 18% өсөлттэй байлаа гэж бодъё л та. За тэрний дараа жилдээ 17. Тэгээд 1%-аар агшаа явах юм бол тэгээд 16%, 15, 14, тэгээд 13%. Тэ энэ жилийн борлуулалт арай жоохон өндөр. Тэгээд жил болгон 1%-аараа буурах юм бол бүх юм адилхан үлдэж байгаа юм бол тэгээд $655-тай гарч ийн. Метагийн хувьцаа баг зэрэг хямдхан болж эхэлж байна. За өнгөрсөн жилийн борлуулалтын гүйцэтгэл 22% үзүүлж чадах юм бол ямар нөлөө гарах юм. За тэрний дараа нь бол 20% руу буурчин. За тэгээ 18, 17, 16, 15%. Ингээд борлуулалтын өсөлт нь баг зэрэг агшаа явах юм бол метагийн хувьцааны ханш хэд байх ёстой юм бэ гэх юм бол 741. За тэгээд ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр шинжилгээ хийж байгаа, дүгнэлт хийж байгаа хүмүүс юу бодож байгаа юм бэ гэх юм бол яг энэ 16, 15, 14, 13, 12. Meta компани эх жилийн борлуулалт 16%-аар өсөх юм байна. Гэхдээ энэ буруу байж магадгүй. Яагаад гэх юм бол Meta компани нүдний шилээ гаргаад AR, VR дээр томоохон инновац гаргаад магадгүй хэзээ нэг цагт өөрийнхөө гар утсан. Гэхдээ энэ бол зүгээр таамаг шүү. Зүгээр би тэг яг баттай мэдээлэл энэ дээр байхгүй. Гэхдээ энэ нүдний шил жигнэсээ гар утсыг орлоод эхэлчих юм бол Meta Mark Zuckerberg юуны араас явж байгаа юм бэ гэх юм бол гар утас алия. Гар утсыг устгая. Тэ? Нүдний шил, тэ? Нүдний шил шиг юм гар утсыг орлох хэрэгтэй байна. Эний араас явж байгаа. Тэ? Энэ бүтэх юм уу үгүй юм? Одоо хэдүүлээ нэмэлт судалгаа хийх ёстой. За, тэгээ ямар дүгнэлт гарч ийна гэвэл Meta, Instagram, тэ? Facebook платформ, WhatsApp гих мэт шиг зүгээр хэвийн үйл ажиллагаа явуулаад жил болгон 15-аас 12% хооронд борлуулалтаа өсгөө яваад чадах юм бол Meta компани үнэлгээ яг өнөөдрийн үн ханшин дээр байх ёстой юм байна. Гэхдээ том асуудал нь яг юу юм бэ гэх юм бол Facebook шинэ бүтээгдэхүүн гаргаад, шинэ үйлчилгээ гаргаад жигнэсээ гар утасны смартфоны зах зээлээс хувь булааж авч чадах юм бол ямар үнэлгээ гарч ирэх юм бэ? За тэгээд тэрийг дараагийн илүү наривчлсан, илүү дэлгэнгүй судалгаан дээр эргүүл уулзгая. За, тэгээ та энэ School Community-д орсон байгаа юм бол доор линкэн дотор юу байгаа юм бэ гэх юм бол санхүүгийн Excel модель байгаа. Тэрэн дотор та өөрөө энэ синхэр өнгөтэй тэмдэглэсэн байгаа тоонуудыг өөрчлөөд өөрийнхөө таамагуудаа гаргах боломжтой. За, тэгээ дараагийн Meta-гийн илүү дэлгэнгүй шинжилгээнд дээр эргээд уулзгая.